За байж байгаарай. За та бүхэн монгол хэлээр Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бүр наривчлалтайгаар ойлгомжтойгоор бүх зүйлийг нь сурмаар байна уу? За тэгвэл та зөв суугатаа ирсэн байна. Сайн байна уу? Намайг Мөнхчин гэдэг. За миний хувьд болохоор BAA буюу Broadcast, Adobe, Apple гэсэн гурван сэдвийн дагуу энэ YouTube сувагт бичлэгүүдийг оруулж байна. За одоогоор Photoshop болон Premiere Pro мөн Broadcast-тэй холбогдлоо бичлэгүүдийг YouTube сувагтаа байршуулсан байна. За өнөөдрөөс эхлээд та бүхэнд Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдлолтой хичээлүүдийг оруулах болно. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Mac OS-ийн Finder буюу Windows-ийн folder хэсгийг та бүхэнд бүр бүгдийг би та бүхэнд тайлбарлаж өгье. Та Mac OS буюу Studio, MacBook Pro, MacBook Air, Mac Mini, iMac, за iPad ч бай Finder-ийг та хэрэглэдэг бол өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзэх юм бол за та бүхэнд маш олон гуйл тип маш олон мэдээгүй ийм зүйлсүүд байсан юм уу гэж уулага алдгаар хэмжээний мэдлэгийг олж авах болно. За шинээр хэрвээ та MacBook аваад шинээр суралцж байгаа хүн байгаа бол үнэхээр зөв бичлэгээ олж сонгосон байна. За өнөөдөр би та бүхэнд Finder хэсгийг бүрэн утгаар нь тайлбарлая. Иймэрхүү маягаар Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдлолтой бичлэгүүд оруулаад явбал ямар байна? Сэтгэл хэсгийг та бүхэнд комент үлдээгээсэй гэж хүсэж байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгтээ 바로 시작하도록 하겠습니다. 가자. За тэгвэл бүгдээ хамтаа хичээлдээ орцгоё. За Mac OS буюу MacBook Air, MacBook Pro. За Mac OS-ыг анх удаага хэрэглэж байгаа хүмүүс хамгийн ихэнд Windows дээр ч гэсэн folder хэсгийг маш их хэрэглэдэг байгаа. My Computer AB, CD гэдэг ч юм уу. За тэгээд download, document хэсэг, mouse ч юм уу. За тэр хэсэг хаана байгаа вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. За Mac OS дээр тэгвэл хаана байлдаг вэ гэхээр за зүүн доод буланд харагдах юм бол энэ Finder гэдэг нэртэй за ийм icon-тэй аппликейшн байгаа. За өнөөдөр болохоор энэ Finder-ийн талаар та бүхэнд бүрэн утгаар нь тайлбарлаж өгөх болно. За бүгдээрээ Finder руу нээх юм болоод за энэ recent movies, downloader, pictures, document, desktop гэдэг за бидний хэрэглэгддэг бүхий л зүйлсүүд харагдаж байна. За бүгдээрээ энэ суман дээр дарах юм болоод бүгдээрээ нээгдээд за харагддаг байгаа шүү. Нэгдүгээр хэрхэн нээх вэ? Буюу opening. Mac OS-ийн би энд маш их дуртай. За тэрний үгс үгээрээ за энэ PSD file буюу PSD гэдэг нь Photoshop-ийн өргөдөлтөй файлыг хэлж байгаа. За мөн MP3 буюу музик харагдаж байна. JPG буюу зураг харагдаж байна. За энэ чинээ доошлуулад харах юм бол за PDF файл за бүгдээр эндээс харах юм бол бас мөн PDF буюу PDF файл байна. За Windows дээр бүгдээр энэ файлуудыг дотор нь юу байгааг нь үзмээр байгаа бол бүгдийг нээж үздэг байгаа. Гэтэ Mac OS дээр тэг бүрэн нээх шаардлагагүй. Яахад болох вэ гэхээр маузаараа үзэж байгаа файлынхаа дээр очиод нэг дарсны дараа space дарах юм бол тэр файл чинь нэгдэх байгаа. За одоо харах юм бол Photoshop файлыг бүрэн одоо дотор нь юу байгаагийг нь харамхад болохоор нээгээл Photoshop нь одоо нээгдэх гэж гацаал компьютер тэг шаардлагагүй гэсэн үг. Дотор нь юу байгаагийн зүгээр space дарлаа. Дээр нэг маузаараа дарлаа space дарах юм бол шууд нээгдээ дотор нь юу байгааг нь хардаг гэсэн үг. За энийг миний хувьд дизайнер хүний хувьд энийг маш их ашигладаг байгаа. PSD файлуудыг дотор нь юу байгааг нь орж нээж зүгээр space гэдэл дараа тарчдаг байгаа. За мөн ялгаагүй энэ дээрээс харах юм бол одоо PSD файлыг ч гэсэн харж болж байна. За музикийг ч гэсэн ялгаагүй дээр нь дарлаа space. Сонсголомжтой. За мөн ялгаагүй PDF файлыг ч гэсэн за дээр нь дараад space дарах юм бол доторх файлыг нь нээж харж болдог байгаа. За мөн ялгаагүй дотор нь ямар файл байгаа вэ гэдгийг ингэж гүйлгэж харж болдог. За үүнийг болохоор preview буюу урьдчилж харах хэсэг гэж хэлдэг байгаа. За та бүхэн зурагч бай, PSD файлч бай, бүхий зүйлийг ингэж нээж харж боломжтой байгаа. Файлыгаа space дараад нээсний дараа за буцаж хаахад дахиад space дарах юм бол буцаж хаагддаг байгаа. Эсвэл space зарцсан байх үедээ дараагийн файлыгаа маузаараа сонгох юм бол шууд харах боломжтой байдаг байгаа. Мөн ялгаагүй та зургийгаа space дарсны дараа за rotate буюу зургийгаа одоо
180 градус юм уу 90 градус болгодог доо. За эндээс автоматаараа дарах юм бол энэ зураг маань өөрчлөгддөг байгаа. За space дараад буцаад гаръя. За түүний дараа зураг маань rotate буюу эргэцэн байгааг та бүхэн харж байна. За түүний дараа энэчнээс харах юм бол энэ icon-ыг дарах юм бол томоор пүүлээр харах боломжтой байдаг байгаа. За пүүлээр та бүхэн ингээд зураг харах боломжтой гэсэн үг. За ингээд ядаргаатай шууд ингээд space дараал пүүлээр ингэж харахад хэцүү байна гэх юм бол та option буюу за macOS буюу option-ыг дарж агаад space дарах юм бол шууд пүүлээр харагддаг байгаа. За та бүхэн анзаарсан бол миний компьютерийн доор за шорткатуудыг энэ шууд намайг ямар төвчлөөр дарж байгаа нь шууд харагдах байгаа. За тийм учраас та бүхэн санаа зовлтгүйгээр миний шорткатуудыг ямар төвчлөөр дарчваа гэдгийг хараад явах боломжтой байгаа шүү. Тэгээ ES-ийг дарах юм бол гардаг байгаа. За хэрвээ та маш олон зургийг би хармаар байна гэх юм бол за ийм олон зургууд байна. За тэгэх юм бол зургуудыгаа бүгднгийн сонгосны дараа space дарах юм бол за keyboard-ноосоо за баруун тийшээ зүүн тийшээ солих юм бол яг дэдгээр сонгосон зургуудыгаа loop буюу за ээжлүүлэн дараалуулаад харах боломжтой байгаа. Бүх зургаа сонгосны дараа за дээр энэ icon байгааг харж байна. За энэ icon дээр дарах юм бол за миний яг сонгосон зургуудыг энэ харах боломжтой. За тэгээд яг одоо энэ сонгосон зургуудаасаа дахиад сонгомоор байгаа бол шууд дарах юм бол маш хурднаар тэр зураг руу очих боломжтой байгаа. За мөн ялгаагүй энэ зургуудыгаа за бүгднгийн би пүүлээр хармаар байна гэх юм бол option space дарах юм бол пүүлээр харагдах боломжтой байгаа. За тэгээд баруун тийшээ зүүн тийшээ keyboard-ноос дарах юм бол за зургийн бүгдийг харах боломжтой байгаа. Тийм энэ слайд хэсэг рүү шилжиж байгаа учраас за та бүхэн жоохон хүлээх юм бол дараагийнхаа зураг руу автоматар өөрөө шилжих байгаа. За хэрвээ та бүхэн зургийг зогсмоор байвал энэ чинь пауз хэсэгтээ дарахад болно. Маш олон зургийг collection маягаар үүсгэхийн тулд энэ хэсгийг ашиглах юм бол best байгаа. 3-д болохоор файлын нэр болон өргөтгөлийг өөрчлөх арга. За та бүхэн мэдээж за файлуудынхаа за дээр нь маузаараа нэг дарах юм бол нэрийг өөрчилж болох байгаа. За эсвэл та бүхэн зураг ч юм уу энэ файлууд дээр очсны дараа enter дарах юм бол файлын нэрийг өөрчлөх боломжтой байгаа. За бидний өмнө нь Windows дээр ашиглаж сурснаар enter дарах юм бол нэгдэх юм шиг байвал гэхдээ үгүй харах юм бол бүгдээрээ enter дарах юм бол файлын нэрийг өөрчлөх боломжтой байгаа. За мөн ялгаагүй файлуудынхаа өргөтгөлийг өөрчлөх боломжтой байдаг байгаа. За бүгдээрээ за энэ харах юм бол JPG гэдэг чинь зураг шүү дээ. Тийм учраас дээр нь дараад за файлынхаа нэрийг ингээ өөрчлөлөөд эсвэл ингээ байхгүй болгодог ч юм уу энэ бодно. За угаасаа минийх дээр харагдахгүй байна гэх юм бол бүгдээрээ за Finder-аа сонгосны дараа за Finder хэсэг рүү очиод setting хэсгийг сонгоорой. За түүний дараа за дөрөв дэх хэсэг advanced руу ороод show all file name гэдэг энэ хэсгийг чеклсэн байна уу гэдгийг шалгаараа. За чеклэх хэрэгтэй байгаа. За бүгдээрээ check-ин арилгахжээ л да. За түүний дараа яах вэ гэхээр за энэ одоо PSD файл гээд Photoshop файл байгаа шүү дээ. Энийг маус хоёроо дээр нь дараад за энэ get info гэдэг дээрээ дарсах юм бол энэ чиний тусдаа энэ файлын маань өргөтгөл бүх юм гарч ирэх байгаа. За түүний дараа hide extension гэж яваас за энийг бүгдээрээ hide-ийг дарчээ. За тэгэх юм бол анзаарчлан шинэлэн за PSD файлын маань одоо өргөтгөл нь алга болж байгаа. За хэрвээ миний хувьд өргөтгөлийн угаасаа мэдж байгаа харах шаардлагагүй гэх юм бол иймэрхүү аргаар та бүхэн ашиглах боломжтой. За хэрвээ өргөтгөлийн би байн хармаар байна гэх юм бол за та тэр settings хэсэг рүү ороод за тохироог нь чек хийгээсэй гэж хүсэж байна. Олон файлын нэрийг та бас солимоор байна уу? За тэгэх юм бол за файлуудын нэрийг өөрчлөлмөр байгаа бүх файлуудыгаа сонгосны дараа маус хоёроо дараад за энэ rename хэсэг дээр дарна. За тэгэх юм бол энэ чинь ийм хэсэг гарч ирнэ. Тэгэх юм бол энэ чинь 3 хэсэг байна. За бүгдээр формат буюу артлын нөгөө бичлэг юм уу, MP3 юм уу, зураг юм уу гэдэг хэсэг нь штэ. Формат гэдгийг сонгосны дараа за энэ file name гэж авс custom. За энэ чинь бөөнөрөө за юу хөө BAA гэж зураг нэр үгүй. За түүний дараа энэ чинь after name буюу нэрний урд нь юм уу эсвэл дараа нь юм уу гэдэг хэсэг байна. За харах юм бол за энэ BA гэдэг хэсэг за 1 гэдэг тоо number буюу тоотойгоор за энэ нэрнийх нь голд нь юм уу эсвэл
арт нь юм уу, индекс юм уу. За ингэж харагдах байгаа. За бүгнөөрөө харах юм бол энэ чиний одоо жишээ харагдаж байна. За бүгдээр ингэж өөрчлөөд үзье. За тэгэх юм бол иймэрхүү байдлаар нэр нь өөрчлөгдөн шүү гэдгийг харуулж байна. Харах юм бол энэ болохоор цаг хугацаа name, за date буюу цаг хугацаанд харагдана гэж байгаа. За тэгээ хойно нь болохоор тоо өгч юм бол за тэр тооны дагуу өөрчлөгдөн гэсэн үг байгаа. За энэ BAA юу YouTube image гэдэг нэртэйгээр за энэ саяны зургуудыг бүгднийг өөрчлөё гэх юм бол за ингэ даръя. За түүний дараа харах юм бол image 3, 4, 5 гээ 3-аас авахлаад бүхий л зургуудаа нэр өөрчилж болно гэсэн үг. За энэ зураг дардаг эсвэл маш олон зураг, видео эсвэл файл зэгцэлдэг хүмүүст болохоор энэ аргыг та сурчих юм бол бүхий л файлынхаа нэрийг нэг л удаа сүлэх юм бол бүгдээрээ дараалалаараа 1 2 3 4 5 гэдэг ч юм уу он сараараа ч юм уу өөрчлөх бүрэн боломжтой байгаа. Та энэ файлынхаа нэрийг би буруу биччихлээ. Буцах хэрэгтэй гэх юм бол айх санаа зуулах хэрэггүй. Бүгдээрээ edit хэсэг рүү очих юм бол info байгаа. За тэгэх юм бол буцаад хуучин нэрээрээ байна. За хэрвээ бүгдийг сонгосны дараа за нэрээ сонгоё. За түүний дараа би энэ хуучин нэрүүд нь бол хിവэрээ харин дээр нь нэмээд би нэр ингээд нэг юм хэсэгт оруулмаар байна гэх юм бол бүгдээр формат биш edit text гэдэг рүү ороод за after name before name гэдэг нь урд нь бичих юм уу хойно бичих юм уу гэдгийг харуулж байгаа. За энэ чинь би YouTube image YouTube image гэдэг зургийг өгөх юм бол за энэ Urikue Chungkue гэдэг нэрэн дээр YouTube image гэдэг зураг бүх зурганд нь орох байгаа. За харах юм бол өөрсдийнх нь нэр нь бол байгаа. Гэхдээ миний оруулсан саяны оруулсан нэр харагдаж байгааг та бүхэн харж байна. За камера удаан хугацаанд бичлэг хийж байгаа учраас халаад бас унтраад байгаа учраас 2 салгаж бичлэгээ хийхээр шийдлээ. За дараагийн бичлэгээрээ Finder-ийн үлдсэн ноу-хаууудыг типүүдийг та бүхэн зааж өгөх болно. За үлдсэн дараагийн бичлэг дээр маш олон гоё зүйлсүүд байгаа учраас дараагийн бичлэгийг мөн үзээсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгтээ хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Үүнчлэн би Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдолтой бүх аппликейшн бүх бүтээгдэхүүнүүдийг та бүхэндээ танилцуулъя, хэрхэн худалдаж авах, хэрхэн ашиглах, за аюулгүй байдлыг яаж хангах, за аксессуар гэдэг ч юм уу, за бүхий л зүйлийг та бүхэнд тайлбарсан бичлэгүүдийг бав багаар оруулаад явъя гэж шийдлээ. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Аньян.